Сайн байна уу? За одоо бид нэр төрийн албан хаагчийн эрхийг үүсгэхийг авч үзье. За төрийн албан хаагч гэсэн зэс рүү орж агаад за шинээр бүртгэх гэсэн баатан дээр дарж өгөх байгаа. За энэ дээр та шинэ одоо ажилтныхаа эгээсийн дугаарыг бичиж өгөх байгаа. За ажилтны эгээсийн дугаарыг бичиж хайснаар за албан хаагч нэмэх гэсэн одоо дэс гарч ирнэ. За эндээс та ажилтныхаа одоо хувийн мэдээллийг бүгэлж оруулна. За эцгийн нэр, за ажилтны өөрийн нэр, за тухайн байгууллага нь харагдаж байна. Нэгж нь болохоор захиргаа аж ахуй нэгжид, за албан тушаалтан санхүү гэсэн албан тушаалаар очиж байна гэсэн. За системд хандах эрхийг нээж өгөхдөө за энэ одоо чеклж өгөх боломжтой. За ажилтны утасны дугаарыг бичиж өгнө. За ажилтны хувийн мэйл хаягийг бичиж өгөх байгаа. За энэ мэйл хаяг дээр нь давхар ажилтны одоо яг нууц өгөн мессежээр очдог, мэйлээр очдог байгаа. За тэг хандах эрхийг нь үүсгэж өгөхдөө за яг тухайн одоо албан тушаал, албан бичиг, за өргөдөл гомдол, нэмэлт эрхүүд гэдгээс ерөөдөө та нэгийг нэрхтээ чеклж өгөх боломжтой гэсэн. За албан тушаал гэдгээс нь одоо тухайн байгууллагын админ эрхтэйг өргөж болно, хүний нөөцтэйгээр өргөж болно. За хэрвээ мэрэгжилтэн гэсэн цэцгээр өгөх юм бол энэ хамгийн бага эрх нь одоо өгөх байгаа. За хүний нөөц гэдэг маань болохоор хүний нөөцийн удирдлагцсан дэх одоо үйлдэлүүдийг бүгдийг хийх боломжтой ажилтан гэсэн үг. За мөн та нэмэлт эрхүүд гэдгээс үл харин хоёр зүйлийг ингээд нэмэлтээр чеклж өгөх боломжтой. Энэ болохоор АБ анкетыг засварлах болон харах боломжтой гэсэн эрхийг үүсгэж өгч байна гэсэн үг. За ажилтнанд үүссэн эрхүүд маань энэ баруун дэд болон дээр нь харагдах байгаа. За хадгалах гэсэн товчлуураа дарж хадгалснаар за 3 эрхтэйгээр үүсэж байна. Одоо цааш нь үргэлжлүүлэх гэдгээ дарж өгөх байгаа. За үргэлжлүүлэх зэсээ дарснаар за ажилтны ахаад нэмж оруулах мэдээлэлүүд гарч ирнэ. За томилогдсон оноо гэдэг дээр нь болохоор тухайн ажилтныг яг ажилд авч байгаа хугацаа гэсэн үг. За ажилтны төрөл гэдэг маань болохоор үндсэн ажилтнууд, гэрээд ажилтнууд, дагалдагчаар орж байгааг үдээ сонгож өгнө. Үндсэн ажилтнууд. За ажил эрхлэлтийн төлөв гэдэг маань болохоор за төрийн хугацаанд ажиллах гэж байгаа юм уу, эсвэл одоо яг чөлөөлөгдөж байгаа юм уу, шилжиж байгаа юм уу гэдгийг сонгож өгнө. Ажиллаж байгаа ажилтан байна. За тэгэхээр албан тушаалын ангилал гэдэг дээрээ бид нар болохоор ажилтан гэсэн ангилалыг сонгож өгөх боломжтой. За ингэснээр та хэрвээ туршилтын хугацаатай байвал туршилтын хугацаа гэдгийг бас чеклээд энийг бас оруулах боломжтой байгаа. За мөн хөдөлмөрийн гэрээгээ хавсралтаар одоо оруулж өгөх боломжтой байгаа. За ингээ хөдөлмөрийн гэрээгээ мөн хавсралтаар оруулж өгөх боломжтой. За шинэ ажилтнанд бүртгэх үйлдлийн мэдээлэл гэдэг маань за энэ тухайн үндсэн ажилтангаар авч байгаа гэдгээ сонгож өгнө. За үйлчлэлийн шалтгаан болохоор үйлдлийн шалтгаан нь шинэ хорон тоо гарсан учраас тухайн ажилтныг ажилд авч яана гэд хадгалах гэдгээ даарснаар за сануулга мэдээлэл буюу албан хаагчийг хадгалах уу гарч ирж байгаа. За тийм гэсээ сонгосноор тэг амжилттай хадгалагдлаа гэж гарч ирж байна. За тэр одоо саяныхаа ажилтныг албан хаагчаас харъя. Ажилтны эгээсрийн дугаар нэрээр бас хайх боломжтой байгаа. За тэгэхээр энэ ажилтан маань энэ гарч ирж байна. За Mongolia системийн байгууллагад захиргаа аж ахуй нэгжинд за эгээсртэй урт төлөвтэй огтын цэцэг нь санхүү гэсэн оронд одоо албан тушаал дээр очисон байна. Үндсэн ажилтнаар ажиллаж байгаа байна гэсэн мэдээлэл харагдаж байна.